Би нэ морин хуур гэдэг ганцхан нэршил мэддэг байлаа шүү дээ. Анх энийг хийж эхлэхдээ. Зөвхөн энэ хоёр хууран дээр хийгдсэн материалын хөрөнгө оруулалт нь 3 тэрбум баггүй. Зөвхөн материал. Эхлээд бид нар энэ гөхөлнөөс нь хэлсэн. Энэ гөхөл нь бол 21 аймаг 9 дүүргийн аймаг улсад одоо төрүүлж харагдсан азаргнуудын гөхөл байгаа. Одоо нөгөө ажны шарга гэж байна шүү дээ. Тэрний ерөнхий хамтамаар хийсэн. За, үлжөө тарган сайхан нөө. Тарган сайхан үлж гэнэ үү? Тавлаг сайхан. 2 хуурга бүтээл болгоод үзэсгэлэн дэлгэсэн, харагдсан. Тэгээд бас өөрийн зүгээс бас зөвлөгөө, өөрийн зүгээс бас урлаачдыг танилцуулж ирсэн хүний хувьд бас сонирхолтой харагдаж байна. 2 ураа. Манайх морин хуур гэдэг энэхүү үндэсний баялаг болсон энэхүү хөгжмийг дэлхийд даяар түгээн алдаршуулах үндсэн зорилготой үүний тулд яах вэ гэхээр маш өвөрмөц, маш сонгодог байдлаар урлагийн бүтээлийн төвшөнд 20-с 21-ийг хий гэж анх төлөвлөсөн. За тэр нь бол яагаад 20-с 21 вэ гэхээр дэлхийн нийт 192 улс орны бодлогыг хөгжлийг тодорхойлдог G20 гэж одоо бүлэг байдаг. Америк тэргүүтэй. За Хятад, Орос, Япон, Солонгос, Сингапур гэх мэтлэн нэмэ. Тэр тухайн улс орнд зориулагдсан нэг хуур. За энэхүү хуур нь бол шүтэн хуур буюу яг толгой язгуур хуур нь үүний доор бол тухайн улс орнд зориулагдсан нэг хуур байхаар гэж бүтээсэн. Ер нь дэлхийн хүчирхэг соёлыг дээдэлдэг дээд зэргийн одоо гайхалтай соёлуудыг хоримтлуулан дэлхийн ертөнд дэлгэн үзүүлж байдаг орнуудын сан хөмрөгт хандуулсан нэгэн одоо гайхалтай морин хуурын хэсгүүдийг хийж байгаа. Жишээлбэл бүрэг толгойтой байх ч юм уу. За одоо өөр одоо янз бүрийн толгойтой байлаа гэхэд тэр хуур бол өөр морин хуур болчихж байгаа хэрэг биш. Монголын морин хуурын хийц, дугралт, айдан, хөгжмийн гайхамшиг тэдний бэлэгдлээр дамжиж тэдний сан хөмрөгт одоо ерөнхийлөгчийн ордонд нь гэдэг юм уу хамгийн гол одоо музейд нь гэдэг юм уу хамгийн одоо дээд зэргийн сан хөмрөг цуглуулагч гэдэг юм уу хөрөх одоо ийм зорилгоор одоо хийж байгаа. Өөрөөр хэлбэл морин хуурыг түгээн дэлгэрүүлэхдээ хүн төрөлхтний үнэт төв болгож өв болгон үе дамжуулан хадгалах хэмжээгээр бүтээж байгаа. Энэ 26 онд бид нар цагаан шонхор хуурыг бүтээх гэж байна. Цав цагаан хуур гэсэн үг юм бол. Тэг мэдээж дандаа эрдний түүхий дээр хийгдэн урлагийн бүтээлийн төвшөнд үнэлэгдэхүйц хэмжээний бүтээл байх болно. За үүний дараа бол Америк зориулсан хуур хийн. Бүргэд толгойтой гэдэг ч юм уу. Хуурыг ийм олон төрөл байж болох уу? Жишээ нь одоо манай доктороос өмнө нь бол манай ч нэг хун, шанаг гэл янз бүр байсан юм лээ шүү дээ. Энэ талаас одоо доктороос зөвлөгөө уламжлалт талаас хуур гэдэг олон судлаачдын ном тохиомл дээр бичигдсэн байдаг л да. Бидний их сурвалжуудын хамгийн гол зүйлүүд нь юу юм бэ гэвэл энэ олдуурууд байна. Хүнийг өрний дээр луут хот гэж байсан гэж байгаа. Тэгэхээр энэ их сурвалжин дээр биш үү? Хүнүүгийн шин юугийн тэтэн луу орсон мөн бүсний арал нь луун чимгэлтэй байсан археологийн сулдуур олджээ гэсэн юм тодорхой юм олдуурууд нь байгаад байгаа. Ар хангаад бас юм 1996 онд хүнүүчүүдийн булчнаас бас олдсон юм луу төстэй гэж байгаа шүү. Луу төстэй. Тэгээ хас мөнгөнд луу олдсон. Тэр чинь бол одоо ингээд баримт их сурвалжууд нь болоод байгаа. Тэгэхээр яг нөгөө луу гэдэг талаас зүгээр луун хуур гэдэг талаас бол нэршил нь ямар учиртай яваад байгаа юм гэдгийг эхлээд судлах хэрэгтэй байна. Ихэнх хүмүүс асуух байна л да. Ягаад энэ лууг бэлэгдээд ингээд ялангуяа монголчууд мань өөрөө морин хуур гэж заншилсан мөртлөө луу хуур яагаад хийцээ. За нэгдүгээр энэ бол урлаачийн бас нэг хувь хүний зохиомж байж болно. Тэгэхээр яг нөгөө луу гэдэг талаас зүгээр луун хуур гэдэг талаас бол мэдээж уур гэсэн нэгдүгээр хоёр дахь нь гэдэг нь таны тэр юугаар бол тайлбарласан. За тэгэхээр үстэй манай монгол судаачч нарын баримталтай хамгийн гол хуур бол ерөөсө хөгжмийн зэмсгийн нэр томьёо гэдэг зүйлийг хэлж байгаа. Йоанн Үсийн хааны ордны найрал хөгжимд ашиглаж буй хуурын тухай тэмдэглэл гэдэг. Энэ бол яг одоо нөгөө цар нь өөр болохоос биш яг хэлбэр нь харагдаад байгаа. Тэгэхээр бүр ингээд Йоанн улс руу орох
боломжтой гэж ойлгож байна. 13 дугаар зуунд орох боломжтой. За тэгэнгүүт би дандаа их сурвалжтай яриад нь шүү дээ. За дараагийнх нь одоо энэ одоо хар хангаа шудуутын гол дээр хадны сүг зураг байна. Энэ одоо хятадын их сурвалжууд дээр нь одоо нэг хуурын өмнөх хуур одоо мөн юм уу хуурыг ингээд үгийн одоо мушгиж штэ. Тэгэхээр одоо хамгийн сүүлд нь юу гэж хэлэх гээд байна гэвэл хуур буюу хүнүүчүүдийн хуу гэсэн үгний гаралтай гэж тайлбарлаад байна. Хуу үндэс гэдэг нь нүүдэлчтэй гэдэг нүүдэлчтэй. Тэгэхээр энэ таамаглал бас энэ чинь дандаа ингээд таамаг дэвшүүлээд яваад нь шүү дээ. Их сурвалжтай таамаг. Судар бичигдсэн байна. Юан гүрний судар бичигдсэн байна те. Хадны сүг зураг олдвор дээр ийм зүйлүүд ингээд гарч ирсэн. Тэгэхээр магадгүй энэ үүднээсээ судалгаан дээр ингээд үзэхээр хуур хөгжим бол ерөөсөө эцэстэн дүгнээд хэлэхэд морин хуур хөгжим гэхээсээ илүү хуур гэдэг бол хөгжмийн зэмсгийн илэрхийллийн нэр томьёо юм а гэдгийг л ерөнхийдөө манай эрдэмтэд тодорхойлоод байгаа. За ингээд нэг уламжлал руугаа яваад байлаа. Одоо ингээд гэсэн чинь бид нэр ширэн цартай адууныхаа дэлсүүдээр хийхээс гадна яманы цар чинь ерөөсөө сая 1900 он Орсын нэг эрдэмтэн ирснээс хойш морин ууран дээр нэг дэвшил гаргасан гэж нэг та нэг ярьж байсан шүү дээ. Тэр талаас танаа хуваалцаач. Энэ нүүр нь ягаад арьс болоод ягаад одоо ингээд модон цартаа болоо шинжлэгдсэн юм бэ гэдэг энэ тодорхой хэмжээний түүх байд юм а. Энэ 1962 онд Денис Ярва гэж хөгжмийн том их мастер байд. Хөгжим урлаач. Тэр урилгаар одоо хурж иж морин хуур хөгжмийг тэр тусмаа одоо тайзны мэрэгжлийн төвшөнд бүтээлүүдийг гаргах тийм ямар бололцоо нэ гэдгийг л одоо өөр мэрэгжлийн хүний удаг тэр хүн хайж ирж хайсан байна. Энэ ширэн цартаа урны энэ хоёр хажуу талтай. Ишгний нэг энэ. Энэ их шиг цуурай толгоход одоо их шиг цуурайд бол ингэж гаргадаг нөх гэж ойлгоод байж байна. За хоёрдугаар эд ангийн нэршил бол одоо энэ тортноор морин уур дотор чинь тулгуур мод байгаа. Энэ ийм олон нэгдлээс үүж энэ хөгжмийн өөрийнх нь дуу буюу акустик нь сайжрах байхгүй. Тэгээ энэ сайжирснаас бидний саяны бүтээлчдийн тоглосон бүтээлүүд нь одоо тайзан дээр илүү оркестрийн зохицолд одоо мэрэгжлийн тий бүтээлүүд тоглоход одоо үр гүйцэтгэх хэрэгтэй орчод шүү дээ. Тий. Тэгэхээр давуу зүйлүүд одоо хөгжим тоглодог хүмүүстэй бол маш дэвшилттэй болж ирж байна гэсэн үг. Түрүүний луу гэдэг зүйл, бар гэдэг зүйл, арслан гэдэг зүйлүүд чинь байна шүү дээ. Энэ тэрхэн дээр Денис Ярга энэ яг түрүүний сонирхоод асуултан дээр чи энэ хэв маяг нь хадгалагдаа үлдсэн. Энэ тэрхэн дээр одоо монголчуудын уламжлалт өв соёлыг одоо энэ шингээ яг эрт бидний одоо 90-ад оны үед бол энд бадтай байсан. Луу арслан бардтай гэдэг. Энэ ямар бэлэгдэлтэй байдаг гэдгийг эдгээр утгаа эднэр бас тайлбарлаж л байсан. Тэгэхдээ ер нь голцоо ер нь бид нар уламжлалт тал руугаа их судалж тайлбарлаж их өгөөчтэй байна гэдэг үгдийг ойлгосон л доо. Юм болохоор л одоо луу болохоор л хятад болоод бад болохоор л хятад болоод байгаа нь одоо үнэхээр хятад улс бол одоо суурин соёл руугаа оруулсан дэвшилт зүйлүүд бол байна. Түүх юу бол мэдээж эрдэмтэд судлаач нар гаргалгаануудын бол түрүүнд бит хоёр дурддаг шиг мэдээж олдвор дээр л ярих баг. Цаашаа инновацлагдах хэрэгтэй. Аливаа юм хөгжих хэрэгтэй. Дандаа л нэг хэвэн байх байлгүй гэдэг. Тэр уламжилт ширэн цартаа хураараа бид нар бүгд бүтэн бүтээлүүдэд тоглодог. Уламжлаад ирсэн хэдэн зуун жилийн өмнөх татлгууд нь байна. Одоо бол энэ ширэн цартаа урмын цаашаа яаж модон цартаа урмын яаж хөгжих вэ? Яах вэ гэдэг. Одоо судлаач нар урлагч нар бас ингээл бүгд л ажиллаа л явж байгаа. За энэ дуудлагатай морин хуур бол ямар учиртай юм гэхээр нэгдүгээр хүмүүгийн эзэнт гүрний үеэс ахуулаад түүнээс сурагшаа монголчууд бас лууг одоо бэлэгддэг. Эртний хүнээгийн 12 жилээс ахуулаад лууг оруулсан. Луу одоо үлэг гүрвэлгээд ингээд луу бол одоо Монголын соёлтой бас одоо гүн гүнзгий холбоотой учир байна. За нөгөөтэйгөр дорн дахны Солонгос, Япон, Хятад, Монгол гэх мэт одоо энэ орнууд бол лууг одоо бэлэгддэг. Ийм тэнгэрийн амтай бэлэгдсэн. За ингээд луудлоготой энэ морин хуур болвол одоо Монголын хамгийн онцгой дууралттай, хамгийн хүчирхэг, хамгийн их одоо алт мөнгө эрдэнэс орсон, хамгийн үн цэнтэй морин хуур байгаамаа. Морин уурыг хөгжилт. Нэгдүгürt хөгжимч ур чадвар хөгжимтнээс шалтгаалж шүү дээ. Хоёрдугаарт урлагчдын ур чадвар буюу судлаа. Дараа нь гуравт нь уран бүтээл гэдэг байхгүй. Энэ гурвын холбооноос энэ хөгжлийн өсрэлт сүүлийн 20 жил маш өндөр түвшинд хүрсэн байхгүй.
Өнгө тембр гэдэг чинь одоо энэ акустикийн хэмжүүр шүү дээ. За энэ тембр ингээд энэ юунаас айлгаад байвал энэ эд анги нэршлүүдээс холбоотой болоод байгаа. Тэгэхээр одоо би танаас нэг зүйл асуух гэдэг. Яг гэвэл та өөрөө энэ хөгжмийг уралж бүтээл санаачсан үнэ энэ хийс хэлбэрийн тухай энэ бэлэгдлийн тухай та нэг бас яривал одоо жишээлбэл ишин дээр нь одоо энэ Монгол улсын төрийн дуулал байх жишээ нэ. Гэсэн энэ олон зүйлүүд байна шүү дээ. Энэ одоо энэ урхтын зураг гэхээр одоо ямар учиртай гэдгийг сонирхолтой байна. Би энэ морин хуур гэдэг ганцхан нэршил мэддэг байлаа шүү дээ. Анх энийг хийж эхлэхдээ. Хийгээд судлаад ирэхээр бол нэгэнтээ өнөө цагт бол Монгол үндэстний энэ одоо суур дархлаа морин гэдэг тодотгол одоо цаашаа явах нь бол тодорхойлчлоо шүү дээ, тий. Тэгэхээр бол бид нар үндэсний энэ баялаг, үндэсний дархлааг илүү өргөхийн тулд их хөгжин буюу морин хуурыг илүү төгс сонгодог байдлаар хийгэж анх хамт олноороо ярилцаад эхлээ бид нар энэ гөхөлнөөс нь эхэлсэн. Энэ гөхөл нь бол 21 аймаг 9 дүүргийн аймаг улсад одоо төрүүлж харигдсан азаргнуудын гөхөл байгаа. Би онон маллагаас асууж ирсэн тод маллагаас яагаад төрийн наадам азаргаар эхэлт юм бэ гэж. Азар гэдэг бол одоо сөргийн мандлаа тийм ээ. Тэгээд энэ чинь хамаг хямар юм явж өгдөг гэж одоо бэлэгддэг байхгүй юу? Хуучин уламжлаараа бол азарга нь эхэлж уралдаад төрийн наадам хөглөөнд басан азаргаар эхэлдэг юм байсан учиртай байхгүй юу? Эшээ нэг хаяны шүтээ хоорлого нэг очив. Энэ хоорыг 2022 онд хийгээд энийг болохоор тухайн үед нэг юунд явж яана гэдэг. Яг улс бүс ариг төрүүлж аригцсан азаргнуудын гөхлүүдийг цоглуулад Монголын морин үеч спорт холбоогоор дамжуулаад энэ өөр угаас дандаа. Тийм байна. Зэр дадуу байна. Нөө хүннүү балтар лөө. Тий. Тэр мөрний хүртэл байгаа. Наранхуугийн шаргаас лав ирсэн. Улс харцангийнх ирсэн. Улс харцангийнх чи ирлүү ирээгүй лээ. Шаргын байж магадгүй юм байна. Манай ч одоо уг нь их хурдад хайр дүүсэн 3 азар байгаа шүү. Та ганц гөхөл өгөөч. Жохон л өгсөөх. Хөө халзагаас би авъя дээ. Хөө халзаг хээр хоёроос. Тий хээр. Тий. Хөө халзаг хээр хоёр байгаа шүү. Бид 22 онд хийхэд яг наадамд өгсөн байсан. 7 сарын ихэр дууссан байхгүй. 6 сарын сүүлээр дууссан. Тэгсэн чи танилуу залгасан та нэлээ хилэнтэй байх шигсэн ууртайс. Тэр бодвол. Ууртай юм ба. Тэр яг наадмын өмнө чинь нөгөө ачаал ихтэй л байсан байх та. Харин тэгдэх юм. Дорнотод байна ирж авал ав гэсэн. Би чи юу вэ? Хаа вэ дорнот руу? Дорнотод. Андаа төрүүлж аригцсан азаргын гөхлүүдийг оёстой холбоогоор дамжуулаад эцдийг нь гарын өсгөтэй цуглуулсан. Ингэж эхэлсэн дөхтэй. Тэгээд энэ шүр бол яхаа маш урт настай одоо живэлэрийн төрлийн зөвл тэгээ Монголд бол мэдээж байхгүй тийм ээ. Дэлхийд одоо дөрвөн газар байдаг газраас ховор байхаар зохиомжиж чин дээр яг одоо шүтэгдэх хэмжээний зүйл болгож морин толгойс хийлсэн байгаа. Одоо нөгөө ажны шарга гэж байна шүү дээ. Тэрний ерөнхий антамаар хийсэн. За энэ дээр нь бол нөгөө гүү унгыг бас давхар сийж өгсөн. Улсын үндэс бол ард түмний үндэс нь өрх. Өрхийн үндэс нь бол эцэг их үүрэг урав юм байна л да. Энийг ингэж философлон багтааж өгсөн. Тэгээ хүн гүрний үеэс түүх холбоог хадгалаа явж байгаа. Цэвцэг төвчний бас сүлд болоождаг шонхор шавууг бэлэгдсэн. Хамгийн хурц дайчин эм шавууг ингэж бэлэгдэж уралсан байгаа. Тэгээ энэ санаа дээр бол хамгийн анхны уран бүтээл дээр Монгол улсынхаа төрийн дуулалыг морины бурхан гэдэг. Тэгээд дамдын янсан гэдэг энэ шүтэн бурханыг шорон будгаар ингэж зурж өгсөн байдаг. Их шигний харцаг нөхөн дээр нь бол бид нар Тэнгэрийн хүлэг гэсэн юм санааг агуулж далавчтай адууны толгойн төрслийг үүлэн дотор ингээд их шигний нөхөнийг гэж гаргаж өгсөн. Маш чамаа ийдтэй. Хуур бол зөндөл байдаг тийм ээ. Гэхдээ энэ чинь бол учиргүй их үнэтэй өнөө цай тийм орсон байж тийм чинь алт. Тэгээд энэ шүүрэнтэй аралт тийм ээ. Хийц тэгээд энэ дамдын янсан бурхны тодмонлоо вэстийн юунтэй байж байдаг 3 толгойтой
Төрний юу юм тэр байдаг чинь энэ бурхны юугаар хийсэн тийм ээ байхгүй л. Шүрээр тэгээд энэ дийлмэлэнтийг бол хачи хийсэн байж тээ. Хазаар ингээд мөнгө алтаар хийгээд энэ бол гайхамшигтай л идэв. Энэ дэр бас бидний хийж бүтээсэн нь бол за луу бол угаасаа Монголоос гаралтай нь бол тодорхой. Тэгэхээр энэ хэсэг дээр бол хүн гөрнөө үеийн нарны шүтээний дүрслэлийг оруулж ирсэн. За дээр нь маш ховор төрлийн улаан шүрээ луун толгой сэлбэрлэн бүтээгээд энэ дээр Монгол хүчгээр лууд хуур минав гэдэг ингээд зохиомж хийсэн. Энэ хоёр хуур дээр мөн энэ дээр энэ шорон будгаар зурсан энэ дээр нэг зураг нь эрэм луу бас зулцган луунуудыг дүрсэлсэн. Бас гэр бүлийг хамгаалж байгаа философиг оруулж гисэн. Тэгээд энэ дээр дөрвөн гал махуудыг дандаа ингээд шижир алтаар оруулж гисэн. Нийтлэг нэг өөрчлөсөн зүйл нь симфоноор л оркестрт тайзан дээр тоглохоос хэмжээний цахилгаан болгож гисэн. Одоо энэ бол энгийнээр тоглож болно, аман цахилгаанаар тоглож болно гэсэн үг. За их хатан чулуу компани одоо бүтээж байгаа зорилго энэ одоо урчуудын гараас одоо гарч байгаа бүтээлүүдийн дотор бол өөр нэг одоо жишээ нь бодлогын зорилго бий. Монгол орны соёлын үеийг өндөр одоо чадвартайгаар дээд гүйцэтгэлтэй бүтээлүүдээр тэгвэл Монгол одоо соёлын одоо уламжлалыг дэлхийд сурчлах зорилгоор хийж байгаа. За дэлхийн өв болоод хаа нэгтээ Монголын өв болж одоо шинэ хадгалагч дүлдэх хүлээн зөвшөөрүүлж байх одоо бүтээлийг хийх одоо зорилт байдаг юм аа. Зөвхөн энэ хоёр хууран дээр хийгдсэн материалын хөрөнгө оруулалт нь 3 тэрбум баггүй. Зөвхөн материал нь тоглолтоос гадна энэ бүтээлийн хөрөнгө оруулалт гэж байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд тэр талаас нь бид нар маш их хөрөнгө оруулалт хийгээд энэ бүтээлүүдийг эн чинь одоо эвдээ тайна гэж байхгүй шүү дээ. Хойч хэдэн 100 жил үн цэн нь улам өсөд Монголын одоо өв соёл болоод явах байх. Тэр талаас нь бол бид нар бүтээлч хэлбэрлөө одоо та нарын дээр бичсэн нотыг юм дээр тоглоосоо гэж үсэж хийсэн байхгүй. Одоо түрүүн биелсэн ширэн цартаа хууран дээр бүглөтэн урын сан байдаг шиг энэ хууран дээр бол ямар ч мэрэгжлийн хүмүүс аваад хуурын татлахыг бол тоглож болохоор тий. Тэгэхээр одоо энийг бол одоо та маш их сайхан цаашдаа бас өргөжүүлж дэлгэрүүлж бас судалгаа хийж түрүүний та дурдсан олон хууран дээр бас цаашдаа олон хүмүүсийн сайхан судалгааг түгээж оруулаарай гэж ерөөй талархлаа. За гэлээ. За баярлалаа тань. За баярлалаа.